주사 남산 1등 하고 싶어요. жилийн бас бэлгийг бас гартуулж ёо. Болоод юу болохыг хүсэж байна? багш. Гаж байна. Монгол мөнгөөр баг шүү сая 200 300 байна тий сарын цэцэрлэгийн төлбөр. Энэ хоёр хүн хэрвээ байгаагүй болон морточлоосоо төсөл хамтарсан дэлгэм жирлийн контент юм байна. 2 дахь дугаар хүслийн шивний одоо тийм ээ хүүхэд төрийн хүсэл биелэх болтгоо гээд 12 сард бид хүн 100 хүүхдэд одоо тийм ээ өвлийн өвгөн бэлэг гардуулсан байгаа. Тэгээд энэхүү бэлэг гардуулахын явцдаа хүүхэд төр маань хүслээ одоо тийм ээ энэхүү одоо Санта Клаусын уут нь хүслүүдээ бичээд хийсэн. Тэгээд энэхүү хүслүүдээс маань нэгэн хүсэл тийм ээ азтай охины маань хүсэл би өнөөдөр бэлхий болоод бид хүн бас шагныг гардуулж өгөөд хүрэлцэн ирсэн байж байна. Тэгээд энэхүү олон одоо тийм ээ хүүхдүүдийн маань хүслээс маш олон одоо тийм ээ 32 хүүхэд хүслээ бичиж илэрхийлсэн байгаа. Тэгээд энэ хүслээс маань сайхан чаргалын амингоо гэдэг охин маань төрүүлсэн байгаа. Тэгээд ямар одоо тийм ээ шалтгаанаар төрүүлсэн бэ гэдэгтэр нийтдээ 168 лайк, коммент, шеэр гээд маш олон одоо нөгөө сошиал хандлагыг авсан учраас өнөөдөр яг амингоогийн маань хүсэл бас биелсэн байж байгаа. Тэгээд та бүхэндээ одоо хүслийн шивний контентын маань явлагчлах амингоогоо та бүхэндээ танилцуулж байна. Тэгээд манай амингоотой та бүхэн маань танилцсан уу? За амингоо хэдэн настай вэ? 7 настай. За эдгээр ангиас сурдаг үлээ? 1-р анги. Нэгдүгээр ангиас сурдаг. За ямар хүсэл бичсэн бэ? Энэ хүслээ манай одоо тийм ээ ах эгч нартай нэг уншиж өгөөч. 태권도 일품 국기원 합격하고 싶어요. 크로미 3D 펜 갖고 싶어요. 2024년 주사 남산 1등 하고 싶어요. Нэгдүгээр л одоо тийм ээ такондо хагванд явахыг хүсэж байна. Хоёрдугаард яаж ийнэ гэхээр үздэг өөрийнх нь одоо тийм ээ Kuromi гэдэг одоо контентийнх нь балыг авахыг хүсэж байна. Гуравт яаж ийнэ гэхээр 2024 онд сампингийн одоо нөгөө дагууланда одоо тийм ээ нэгдүгээр байранд орохыг хүсэж байна гэдэг тийм 3 хүслийг өөрөө илэрхийлж одоо бичсэн байна. Эхнийх нь шагналыг манай Укас гартуулж өгөөд өөрийнх нь үздэг коучтэй бас нэмга. 발사. За баяр хүргэе. 발사. Улаан бүстэй байгаа юу? Тэгвэл ямар бус авахыг хүсэж байгаа лээ? 검은색. Хар бус авахыг хүсэж байгаа тий. Тийм учраас такондо хавгондо яваад үргэлжлүүлж яваад тийм ээ хар бусаа авахын тулд бас гэрээний залуусын нэгдэл болон морточлоосоо төслийн ах эгч нар нь санаачлаад энэхүү бас хүслийг биелүүлж өгье гээд мөн энэхүү одоо хүслийг биелүүлж өхийн тулд ЧМ мөнгөн гуйлгын одоо тийм ээ газар маань энэхүү одоо 150,000 вон эрхийг нэг сар явах одоо эрхийг бас бэлгэлж байгаа шүү. За баяр хүргэе. 발사. Тэр ах эгч нарын зүгээс шинэ жилийн бас бэлгийг бас гартуулж ёо. 과연. Гоё наа. За. Тэгэлгүй яг тэгвэл амингоо яагаад энэ зүйлүүдийг хүссэн? Яагаад авахыг хүссэн? 태권도 검은띠 벌마마가 되게 그리고 주사남산 1등 하고 싶어서. Солонгос найз хэр олон бэ? Хэд? 24. 24 найзтай гэж юм. Тэгвэл ямар олон найзтай бэ? Монгол найзууд байгаа юу? Монгол хэдэн найзтай вэ? Монгол найзуудаа тоолж ийн үү? Хэдэн найз вэ? За. Ангид нь монгол хүүхэд байгаа юу? 섭다탑이 байгаа. Сувдаа найзтайгаа цуг нэг ингэж сурд юм уу? Яа, ямар гоё юм бэ? Хоёулаа нэг ингэж сураад явж байгаа юм биш үү? Тийм ээ, монгол хүүхэд. Зөө. Хан болоод юу болохыг хүсэж байна? багш. Багш болохыг хүсэж байгаа юм уу? За. Юуны багш болох юм? Цэцэрлэгийн багш болох юм уу? За, амжилт хүсье. Том болоод мондог цэцэрлэгийн багш болоорой. Эгч нар нь аав ээж эмээ өвгөн дэмжиж
зөндөө олон одоо нэг лайк, шеэр, комент хийж өгсөн шүү дээ. Тэр хүмүүстэй зориулаад юу гэж хэлмээр вэ? Намайг тэмцсэн бүгдөөндөө баярлалаа. Оо, ямар мундаг юм бэ те. Нэр хүүхдтэйгээ амьдрахыг хүсэж байгаа залуучуудад зориулаад манай сайхан жаргалын хувьд гэрүүлээрээ амьдрах, Солонгос улсад амьдрахад давуу талууд юу вэ? Сул талууд юу вэ? Хэдэн онд анх Солонгосоос ирсэн бэ те. Тэр дараа хуваалцж өгөл. Намайг сайхан жаргал гэдэг. Би 2019 онд анх Солонгос ирж байсан. Зөв. Тэгээд эхлээд ганцаараа ирээд нэг 6 сар, 7 сар орчим ихлэ ганцаараа байсан л да. Араас манай ихнэр хүүхд маань миний араас ирсэн. Ганцаараа байх гэр бүлээрээ байх хоёр гэдэг бол ялгааг ер нь бол тухайд амар мэдэрсэн л да. Ганцаараа байхад бол ер нь бол нэг жижигхэн хямдхан чамаагүй нэг өрөөнд ороод ингээл амьдраад явчих боломжтой. Сүүлийн үед ер нь байрны үн өсөд төрөөсийн үн өсөд нэлээд жоохон зарлага жоохон өндөртэй болсон байгаа шүү. Солонгост гээд газ, тог хэрэглээний мөнгө ч өссөн. Гэр бүлээрээ байна гэдэг амар тийм сэтгэл үе тий. Тийм нэг өөрийн хувийн орон зай орчингийг бүрдүүлж өхийн тулд яг тэр шийдвэр гаргах. За дүүрсэн хэрэг. Ийсэж хамгийн гол нь айл нөлөөлөлт ажил чинь өглөө цаггүй, орой цаггүй чанга штэ л байсан. Болж игэл нуруу амрах болохыг хичээсэн шүү дээ. Манай төрсөөхөөс өөрсдөө юм тийм. Бат өргөл гэдэг одоо оргих хэрвээ харж байгаа бол оргих ойгч хоёртай маш их баярлдаг шүү. Энэ хоёр хүн хэрвээ байгаагүй бол би ингээд суужж явах юм үгүй ч юм болов мэдгүй шүү дээ. Тийм болохоор ах эгчтэй маш их баярлдаг шүү гэж хэлмээр байна. Досоод авах ах эгчтэй байна гэдэг чинь аюу гой нөгөө зөв чигийн тийм ээ чиглүүлээд өгнө, сургууль соёл тийм ээ ажил төрөл бүх зүйлийг чиглүүлээд өгдөг учраас бас нөгөө ингээд талархах бас юм ах эгч нартай байна гэдэг маш том давуу тал байгаа гэж бодож байна. Тэгээ сайхан жаргалынхаа гэр бүлд тусалсан тийм ээ Батөргөл ахын гэр бүлд болон тэр хүмүүст нь маш их баярлалаа. Тэгээд сайхан жаргалынх маань бас дараагийнхаас халааг өгнө гэдэг шиг бас дараагийнхаа найз нөхөд дараагийн монголчуудаас туслаад явж байгаа хаа гэдэг сэтгэл төрж байна. Тэгэд яхаарахгүй бид нар нөгөө Солонгост гэр бүлээрээ ажилламаар байна, амьдрмаар байна гэж байгаа залуучуудад зориулаад үр хүүхдүүдээ ингээдэмээ сургаад явж ихад ерөн санхүүгийн хэрэг одоо тийм ээ асуудал проблем хэр байна. Бага энэ нөгөө цэцэрлэгийн төлбөр чинь ялангуяа өндөр юм байлаа. Чи ирээд яг тийм амар өндөр өгдөг. Манай монголчин цэцэрлэг чинь үнэгүй өгдөн шүү дээ. Тий. Сар болгон 500 гээд багтаал 500 шүү дээ. Тэгээд энэ чинь Монгол мөнгөөр баршуу сая 200 300 байна тий сарын цэцэрлэгийн төлбөр. Тэгээ явчаар чинь бас чанга тэгээд хэлний бэрхшээл амар байсан. Би ч бас одоо нэг өөр нэг тийм айхтар сайн ярьдаг мөрдөг гэж бодохгүй л байлтай. Уусаа арич болоог байхгүй. Аач би юм номын үзэд ногдчихлээ юм шиг. Яг л ингээ хараараа сайхан ярьж байгаа шүү дээ. Ганцаараа өргөжж хүн өөрөө л гэмтэн. Тийм болохоор ямар ч юмыг ерэн зүгээр хөнгөнч хүндж хамаагүй хамт өргөл хамт явах. Нуруундаа жоохон сасалт болсон. Монгол хүн байна да бид нар ч бас монгол хэл соёлоо бас тийм ээ алдахгүй тулд их орныхоо нэгэн одоо тийм ээ иргэнийг хүмүүжүүлж байгаа энэ одоо тийм ээ эцэгхийн хувьд дөрөв энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Охиндоо хэлсэн миний охин ер нь бол хаач явсан чи бол хэзээ ч монгол хүн шүү л гэж хэлдэг. Манай хүн ч гэсэн өөрөө тэр амар одоо тэгээд тэгэхгүй гарахтаа л энэ монгол хавчаараа зүгэл гарах гал. Яах юм бэ миний охин тийм ээ одоохондоо зүгүүд юм. Чи хичээлд явах гэж байгаа шүү дээ. Яваад тий. Модоо засныхаа дараа өөрсдийнхөө одоо хүсэж байгаа хүслээ бичээд ингээд тогтоонд хийгээд тавьдаг. 24 онд юу хийх те тэр болгоно өөрөөсөө тусдаа ингээд нөгөө хүслээ бичээд тэр үндэ хийгээд тавьдаг. Тэгээ одоо 25 оныхоо яг 12 цагт нөгөө нэг 24 оныхоо 12 цагт өнгөрөөгөөд нөгөө юугаа цаасаа гаргаж ирээд өөрсдөө үзээд за бидний бичсэн хүслээс чиний хүслээс аль нь биелсэн байна. Миний хүслээс аль нь биелсэн байна гэдэг нөгөө өөрсдөө нөгөө хүслүүдийнхаа биелсэн билээгүйг ингээд заавал ингээд нөгөө шалгадаг. Тэгээ яг хоо ингэж ер нь бол битсэн нь болохтой надад айгүйх таалагддаг. Яа гэх юм бол яг биелжч болно, биелэхгүй ч гэж болно тухайн хүсэл нь болол тэгээд нөгөө биелээгүй байгаа юмаа бол за энэ ондоо энэ хүслийн заавал биелүүлэх ёстой шүү гэдэг нөгөө тийм нөгөө зориг тавиад тэрүүнийхээ төлөө айгүй тэгж явахыг айгүй хүсдэг. Тэгээд одоо энэ жилээс эхлээд нөгөө нэг манай охин өөрөө бичээ сурцсан болохоор яг өөрөөр нь бас ингэж бичүүлдэг болцсон байгаа.
цампингийн одоо өдөр өнжүүлэх буюу хавганд явуулахыг одоо тийм ээ магадгүй аав ээжийнхэн хувьд энэ чиглэл дээр нь гэртээ ч юм уу аль эсвэл бэлдүүлдэг ямар арга барилуд байдаг вэ? Одоо бараг жил гарсан явж байна. Яг юундаа бол хавгандаа бол тэгээд өөрөө бол айгүй тийм амар сонирхолтой. Тэгэл нөгөө одоо чинь нэг төгсөж байгаа хүүхдүүд чинь бас хүрд мөрдөл гэж нэг мэдгүй шүү дээ. Хүрд асуу гэж намайг нөгөө нэг өөрөө ингээд нөгөө нэг юугаа барьж ирэл одоо асуу та бүгднийг мэднэ гэж бүр амар өөртөө амар тийм ихтгэлтэйгээр нөгөө нэг айгүй яваадаг. Яхаар гоо Монгол хүүхдийн нэг юм адтай тий. Тэр амингоогийн таяр даваа тал гэвэл танаа хүүхд дөрөн нэг юм төрөлхийн нэг юм хөрх өгөлтэй шүү дээ. Тэр ямар вэ ерөө? Жохоо шарттай юм аа. Би ер нь өөрөө бас яг тийм. Жох биш ингээл сурвал энэ бага ангиасаа баг тийм. Их сурвал бүр амар мэдрэгсэн байхгүй. Би ингээд нэг шалгалт өгдөг. Надаас өмнө нэг хүүхд туссан бол би шууд ингээд дараа шийгч юм шиг байна. Бурж байгаа. Ер нь бол би нэг дээр гарах хэрэгтэй гэсэн юм байна. Гэр бүлэрээ амьдрахад хүүхдтэй одоо гэр бүлдээ цаг зориулахад хэрхэн одоо тий цагийн хуваараа хэр хийж чадчих. Хэр байх вэ? Би бол яг нөгөө нэг охиныхоо одоо цагт тааруулж нь бол ажил хийдэг. Тэгээ өглөө нөгөө нэг охиноо сургуульд нь явуулсныхаа дараа өөрөө ажилдаа явдаг. Тэгээ ажилласаа ирэхдээ яг охиныхоо цагаас нэг цагийн өмнө заавал ирцэн байдаг. Тэгээд ирцэн тэгээд нөгөө охиноо ирүүлээ. Тэгээд нөгөө нэг орой хоол унд гэж бас ингээл бүх юм яг нөгөө нэг цагт тааруулж хийх бол бас болдгоо. Энд одоо хэрэг хугацаанд амьдрах биш чинь Монголдоо хизээ буцахгүй ерөн Монгол хөл улсын тийм ээ нэг л өдөр их орон ижи аав дээр очихыг хүсэж байгаа. Тэр төлөвлөгөөнөөс хуваалцвал дээрийн хувьд бол яг нөгөө нэг ерөнхийдөө охиныхоо ирээдүйн төлөө одоо бас жоохон тийм хөрөнгө оруулалт хийхин төлөө бас энд илүү охиноо илүү байх юм. Тийм бол нийгэм ус төрийн байлж гисэн тийм хэцүү шүү дээ. Тэгээ хүүхд алга болж байна. Энэ талаар ямар ч юм байхгүй. Амар танаа ажил хийнэ гэдэг чинь бас нэг талаар даваа. Нэг талаар бол алга болж байгаа тийм. Эсвэл зүйл болж байгаа. Ихтэй ганцаараа гал мал дурдаг галаар шидчих юм. Ийм айхаа айцсан. Айцсан баг байдаг. Тэгээд хичээлд явахнаа хичээлээс хин нэг нь эрэхтэн танд ноглооч юм дээс. Йоо би бол яг тийм юм одоо ингээд Монголд амар гараад байгаа шүү. Энэ дээр бол амар эмзэг байна. Ирээдүйн одоо хүмүүжил боловсролт нь анхаарал Солонгос улсад бас тийм ээ энэ хүү соёлтой хөгжилтэй орн боловсролын нэвшүүлээд авахын төлөө бас ажиллаад амьдраад явж байгаа залуу гэр бүл одоо тийм ээ мөн одоо тийм ээ азтай амингоогийнхоо одоо тийм ээ одоо хүсэл нь биелсэн энэ сайхан өдөр одоо сайхан жаргал гэдэг гэр бүлтэй бид хүмүүс танилцаад тийм ээ энэ хүү Солонгос улсад ажиллаж гэр бүлээрээ ажиллаж амьдрахад ямар давуу болон сул талуудтай байдаг юм бэ гэдэг талаараас хуваалцлаа. Тэгээд энэ хүү одоо тийм ээ завшааныг ашиглаад манай сайхан жаргалын гэр бүлээс Монгол цугаа ижи автаа бас мэдлэгээ дэвшүүлж боломжийг бас та бүхэндээ бас олгоч юм өдөртөхгүй бас цаасар болох чинь. Монгол хийх юм байгаа лээ. Монголд ямар хүмүүс малээ. Имэвөө Анна ага ту бүгдэнд Өөрөө хайлташ. За ингээд ямар ч сайн бодомж өгсөн та бүхэнд маш баярлалаа. Өнөөдрийг намайг ингээд хэрвээ харж байгаа харах бах тэгээд ээжтэй болон дүүдээ бас алтаад байгаа аав ээж хадам аав ээжтэй бас хартай шүү. Бид нар ингээд сайн байгаа шүү. Битгий санаа зовоороо хичээнэ л гэж хэлэнтэй. Тэгээ энийг үзэж байгаа бүх хүмүүстээ тэгээ шинэ оны мэнд хүргэе. Тэгээд ээж аавдаа болон ах эгч дүү нартаа бүгдэнд нь аж аргал сайн сайхан бүхнийг хүсээрэй. Тэгээ бид нэр энд маш тийм сайхан амьдарч байгаа гэж хэлмээр байна. Тэгээ мөн оюугч оргил ах хоёртаа маш их баярлж явдаг шүү гэж хэлье. Азтан болсон одоо амингуудаа сорлогын өндөр амжилтыг хүсье. Тэгээд эх 24 онд самбингийнхоо нэгдүгээр одоо тийм ээ байранд ороод мөн одоо Такондогийнхоо хар бүсийг аваарэ гэж агчныхын зүгээс сөрөж байна. Одоо Солонгост амьдарч байгаа залуучууд маань гэр бүлээрээ ажиллаж амьдрахыг хүсэж мөрөөддөг. Тэгээд тэр олон
одоо тийм ээ хүсэл мөрөөдлүүд нь биелэг болтугай. Ямар одоо зүйлүүдийг даван туулаад амьдраад явж байгаа, мөн цаашаа ямар хүсэл мөрөөдөлтэй амьдрах талаар бид хүмүүс бас яриа өргөлөн нэгэн өдрийг бас амттай яриатэй амингоо охиныхоо тийм ээ хүслийг биелүүлсэн тийм сайхан ярилцлага уулзалт болох өндөрлж байна. Тэгээд дараагийн одоо контент нэвтрүүлгээрээ та бүхэнтэйгээ уулзцгаая. Il vit mais par la peine. Il attend devant cette photo d'antan. Il n'est pas fou, il y croit c'est tout. Il la voit partout, il attend debout. Une rose à la main, à part elle il n'attend rien.